Сайн байцгаана уу өрхөм хөндөд үзэгч сонсогчдоо. Санхүүгийн зохицуулагч байгууллага үүсч хүчсний 25 жилийн ой хүрээнд санхүүгийн зохицуулах хорооноос иргэд олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх, банкнаас бусад санхүүгийн салбарын талаар мэдлэг олгох зорилготой цовруул подкастуудыг бэлтгэн хүргэж байна. Тэгэхээр өнөөдрийн дугаард санхүүгийн зохицуулах хорооны үнэт цаасны газрын халах мэргэжилтэн мөнх төвшин хүрэлцээрсэн байна. Таны өдрийн мэндийг хүргэе. Асаа мөн та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгэхээр иргэд хөрөнгө оруулагчдын дунд манай улсын санхүүгийн зах зээл банкны салбараас одоо хэд өндөр хамааралтай байгаад байдаг. Эннээсээ болоод одоо банкнаас бусад санхүүгийн салбарууд болох одоо хөрөнгийн зах зээл, даатгал, бичил санхүүгийн салбарын одоо хөгжил харьцангуй сул байгаа талаар ойлголтод иргэдэд нэлээд явдаг штеп. Тэгэхээр үүнтэй холбогдуулан компаниуд ихэвчлэн одоо банкны богино хугацаатай тэгээд өндөр хүтээ зээлийн санхүүжилтээс хэд хамааралтай болоод байдаг. Эргээд тэр нь одоо нөгөө бизнест нь хүндрэл өчүүлээд байдаг штэ. Одоо өндөр хүнээсээ болоод тэгэхээр иймээс хувийн хөвшил одоо бизнес эрхлэгчдэд хөрөнгийн зах зээлээр дамжуулан ямар төрлийн санхүүгийн хэрэгсэл ашиглан өртөг бага урт хугацааны санхүүжилт татах болцоо байдаг бай. 2018 оны жилийн эцсийн байдлаар санхүүгийн зохицуулалтын нийт активын 95%-ийг банкны салбарт ангаар үрдүүлсэн бол 5%-ийг банкнаас бус санхүүгийн салбар болох хөрөнгийн зах зээл, даатгал, бичил санхүүгийн салбарууд үрдүүлсэн байгаа. Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа санхүүгийн байгууллагын тоо, цар хүрээ, чиг үүрэг хийхин нэмэгдэхийн хэрээр банкны санхүүгийн гүнзгийрэлт энэ маань ерөөхдөө дээн байд эзлэх банкнаас олгосон зээл хөрөнгийн зах зээлтэй харьцуулахад хэд өндөр түвшинд хүрсэн байгаа. Өөрөөр хэлбэл бизнес эрхлэгч аж ахуй нэгж байгууллагууд эргэлтийн хөрөнгөө санхүүжүүлэх бизнесийн төлөвлөгөө хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг банкнаас олгож буй зээлээр дамжуулан авч ирсэн. Энэ нь эргээгээд одоо хандлагыг нэлээхэн сүүлийн жилүүд нэмэгдүүлсээр байгаа. Энэ банкнаас шууд хөрөнгө оруулалтаа татаж санхүүжихийг энэ маань ерөөдөө шууд бус санхүүжилттэй ордог. Харин аж ахуй нэгж байгууллагууд хөрөнгийн зах зээл дээр хувьцаа олон нийтэд санал болгох замаар IPO гаргах нь шууд санхүүжилттэй ордог байгаа. Сүүлийн жилүүдэд аж ахуй нэгж байгууллагууд IPO их компани өрийн хэрэгсэл гаргах, бонд гаргах замаар санхүүжилттэй урт хугацааны санхүүжилттэй босох хандлага маань нэлээд идэвхжсэн байгаа. За энэ маань нэг талаас бол хөрөнгийн зах зээлд итгэх иргэд хөрөнгө оруулагчдын оролцоо түүний талаар мэдлэг ойлголт сайжирсантай холбоотой. Тэгэхээр иргэд олон нийтийн дунд IPO гэдэг зүйлийн одоо ойлголт бол нэлээд бага байдаг штэ. Тэгэхээр IPO гэж яг юу вэ? Тэгээд давуу тал болон сул талуудаас нь таны мэдээлэл. IPO гэдэг маань ерөөхдөө бизнес хөрөнгө оруулагч одоо компаниуд олон нийтэд анх удаа үнэтсээс хувьцаагаа санал болгох замаар өөрийн бизнес төлөвлөгөө төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн их усурыг хөрөнгийн зах зээлээс татан төлрүүлэх ажиллагааг ойлгодог байгаа. Өөрөөр хэлбэл IPO маань нийтэд компанийн хувьцааг анх удаа нээлттэй худалдах замаар хөрөнгө оруулалт босгох нь аливаа компанийн хөгжлийг төвшинг илэрхийлэх чухал алхам болдог. Компанийн түүхэнд ганцхан удаа тохиох энэхүү чухал үйл явдлыг амжилттай хэрэгжүүлж компани хөрөнгө оруулагчдад зөв сурталчилгаан таниулж улмаар нэгж хувьцааны үнэлгээг хамгийн өндөр төрөх нь IPO-ны гол зорилго байдаг. Тэр тусмаа дэлхийн томоохон хөрөнгийн биржүүд босго өндөр шалгуур ихтэй учраас олон хүний хүчмөр шингэж байж IPO-ны ард гардаг байгаа. Тухайн нэг компани IPO хийсний дараагаар компани хэлбэр нь өөрчлөгдөн хувьцаат компани буюу олон нийтийн компани болдог онцлогтой байгаа. Уг компани хувьцааг хөрөнгөний биржид бүртгэгдснээр хөрөнгө оруулсан иргэд аж ахуй нэгжүүд өөрийн эзэмшлийн хувьцаагаа бусад хөрөнгө оруулагч нартай худалдах замаар ашиг өртөх боломжтой. Нөгөө талаар IPO-ийн нэг чухал ач холбогдол бол урт хугацааны санхүүжилтийг олон нийтээс татахаас гадна банкны зээл болон компани бонд шиг үндсэн төлбөр, хүүгийн төлбөр зэргийг төлөх шаардлага байдаг. Учир нь бол иргэд аж ахуй нэгжийн байгууллага
IPO хийсэн компани хэрэгжүүлэхээр төлөвлөж буй бизнесийн төлөвлөгөө төслөөс ирээдүйд хүртэх өгөөж ашигт үндэслэн урт хугацаанд хөрөнгө оруулалт хийдэг байгаа. Тодорхойлбол иргэд аж ахуйн нэгж байгууллага IPO хийсэн компанийн хувьцааг худалдан авснаар ирээдүйд дараах зүйлсээс ашиг хүртэх боломжтой болдог. Үүнд маань хувьцааны үнийн зөрүүнээс ашиг хүртэх, хувьцааны ногдол ашигаас ашиг хүртэх, компани хувьцаа эзэмшигч болж урт хугацаанд доктортой өгөөж хүртэх боломжууд байдаг. Мөн түүнчлэн хувьцаа эзэмшигчдийн хуралд саналын эрхтээ оролцох, өөрийн төлөөллийг компанийн төлөөллийн удирдах зөвлөлд дэвшүүлэх зэрэг чухал ач холбогдлууд байдаг байна. Тэгэхээр одоогийн байдлаар одоо хөрөнгөний зах зээл дээр нийт хэдэн компани IPO болон компани бонд гаргаад байгаа вэ? 2005 онд анхны IPO бүртгэгдсэн байгаа. Сүүлийн 3 жилийн хугацаанд гарч байгаагаар олон тооны IPO компани хөрөнгөний зах зээлд гарсан байгаа. Тухайлбал дээрх хугацаанд 13 компанийн хувьцаа олон нийтэд анхудаа хувьцаас болох замаар гарсан. Нэг компани нэвч хувьцаа гаргасан. 2 компани олон нийтэд нээлттэй хэлбэрээр бонд гаргасан байгаа. Мөн түүнчлэн одоо нэгийнхэн чухал үйл явдал болсон байгаа нь Торонтогийн хөрөнгөний биржид бүртгэлтэй Эрдэнэс Resource Development гэдэг компани маань хөрөнгөний бирж дээр давхар бүртгүүлэх замаар шаардлагатай их усроо босгосон байгаа л да. Санхүүгийн ажилтны их усур. 2009 оны жилийн эцсийн байдлаар нийтдээ бол 22 компани Монголын хөрөнгөний бирж дээр IPO хийсэн байгаа. Нэг компани маань үнцаасны бирж дээр IPO хийсэн байгаа. Нийтдээ бол одоогийн байдлаар бол 2019 оны жилийн эцсийн байдлаар 23 компани хийсэн байгаа IPO. Тэгэхээр тухайн компани IPO хийх замаар олон нийтээс одоо санхүүжилтийн их усэр татан төлрүүлэх тохиолдолд ямар үе шатуудыг дамжин уг ажиллагааг гүйцэтгэх вэ? IPO хийх замаар олон нийтээс санхүүжилт татан төлөвлөхээр төлөвлөж буй компани төлөөллийн удирдах зөвлөл ирээдүйд гүйцэтгэхээр төлөвлөж буй төсөл хөтөлбөрийг боловсруулж шаардлагатай төсөв тооцоо үйл ажиллагааны наривчсан төлөвлөгөөг боловсруулдаг байгаа. Үүний дараа компани тухай хууль заасны дагуу холбогдох бичиг баримтыг бүрдүүлж хөрөнгөний бирж болон санхүүгийн зохицуулах хороонд холбогдох хүсэлтийг өргүүлдэг байгаа. Үүний дараагаар бол тухайн компани олон нийтэд санал болгох үйл ажиллагаанд зөвлөгөө өгөх, компанийн үнэ заасны танилцуулгыг боловсруулах, олон нийтэд санал болгох үйл ажиллагаатай холбогдлолтой бүхэл үйл ажиллагааг хэрэгжүүлэх мэргэжлийн одоо компаниудаар холбогдох одоо үйл ажиллагаануудыг зохион байгуулж одоо бичиг баримтыг бүрдүүлдэг байгаа. Үүнд бол аудитын компани орж байгаа, хуулийн компаниуд орж байгаа, хөрөнгөний үнэлгээний компаниуд байна. Мөн түүнчлэн тухайн бичиг баримт нь бол шаардлага хангасан. Аливаа нэгэн одоо нэг тоо баримтын ч гэдэг юм аа, аливаа нэгэн зөрчилгүй одоо аль болох үнэн зөв бодтой байх шаардлагатай байдаг. Үүний үндсэн дээр л ерөөдөө хөрөнгө оруулагч нар маань хөрөнгө оруулалт хийж одоо тухайн компанид хөрөнгө оруулалт хийдэг байгаа. Дээрх үйл ажиллагаа нь ерөөдөө компани талаас шууд хамаарч үйл ажиллагаанууд бөгөөд холбогдох бичиг баримтыг бүрдүүлсэний үндсэн дээр одоо холбогдох зөвшөөрлийг хөрөнгөний бирж санхүү зохицуулах хороонд солгодог байгаа. Тэгэхээр IPO гарах үйл явцад андеррайтерийн оролцоо хэр чухал байдаг вэ? Андеррайтер гэдэг нь үндсэндээ шинээр үнцаас гаргаж байгаа компани. Нийтэд санал болгож одоо үнцаас гаргахад оролцдог одоо чухал одоо нэгийнхэн үүргийг гүйцэтгэдэг тийм компани байгаа л да. Энэ маань ерөөдөө чухал нийлээхэн үүрэг гүйцэтгэдэг хувьцааг анхдах зах зээл дээр борлуулах эсвэл өөрөө худалдан авахд эргүүлэн олон нийтэд худалдах үйл ажиллагааг эрхэлдэг одоо хуулийн этгээд байгаа. Нөгөөтэйгүр компаниас гаргасан үнцаасыг хямдруулан авснаар үнцаасны арилжааг тодорхой хэмжээгээр баталгаажуулж худалдаж авах үе ба зарах үеийн үнийн зөрүүгээр эрсдэлүүлээд хөрөнгө оруулалтын банкны үйл ажиллагааг бол олон улстай төгөөмөл эрхэлдэг
байгаа л та. Аа. Underwriter нь олон улсын практикт хвчлэн хөрөнгө оруулалтын банкуд байдаг. Харин манай улсын хувьд бол underwriter-ийн тусгай зөвшөөрөлтэй үнэт цаасны компаниуд анх дахь зах зээлийн үйл ажиллагаанд оролцож явдаг байгаа. IPO гаргасан underwriter компани маань үнэт цаас докторжих хүртэл санаа тавих хэрэгтэй байдаг. Боловч манайд бол гаргасан үнэт цаасны хойноос хөөцөлддөг тийм компаниуд илэрхий тавар байдаг. Үнэт цаасны тухай хуулийн 41-р зүйлийн 41-ийн 1-д бол underwriter-ийн үйл ажиллагааг бол тодорхой зааж өгсөн байдаг. Уг заалтад бол үнэт цаасыг нийт санал болгон гаргахад мэргэжлийн үйлчлэгээ үзүүлэх, үнэт цаас гаргагчийн үнэт цаасны анх дахь зах зээлд худалдаагүй үлдсэн үнэт цаасыг underwriter-ийн гэрээнд заасны дагуу худалдаж авах зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэхийг underwriter-ийн үйл ажиллагаа гэж тодорхойлсон байдаг. Яг хуулийн дагуу бол underwriter-ийн компани үлдсэн үнэт цаасыг худалдаж авах өөрийн гэсэн бэлэн мөнгө хөрөнгө байх ёстой. Зарагдаагүй үлдсэн тохиолдолд тухайн underwriter компани маань шууд авах ёстой байдаг. Underwriter-ийн компани маань өөрөө дилер брокерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй байдаг учраас өөрийн баланс дээр авчихсан байгаа хугацааг дараа нь хоёр дахь зах зээл дээр арилжаалах боломжтой байдаг. Дотоодын хөрөнгийн зах зээл хийцэн iPhone-уудын талаар таны мэдээлэл өгөөч. Улсын их хурлаас 2002 онд үнэт цаасны тухай хуулийн шинжилсэн найруулгыг баталсантай холбоотойгоор үнэт цаасны тухай хуулийн хүрээнд аж ахуйн нэгжүүд үнэт цаасаа олон нийтэд санал болгон гаргах замаар IPO хийх эрх зүйн орчин бүрдсэн байгаа. Улмаар 2005 онд анхны IPO хийгдсэн байгаа. Энэ маань Монгол шилтийн хувьцаат компани маань анхны IPO хийж хороонд бүртгэгдсэн байгаа. 2005-аас 2008 оны хүрээнд үнэт цаасны зах зээл шинээр 8 компани, 3 компани нэмж үнэт цаасаа санал болгон гаргасан. Улмаар шаардлагатай хөрөнгийн санхүүжилтийн хөөсөөрөө босгосон байдаг. Гэвч 2009 онд дэлхийн санхүүгийн зах зээлийн хямрал, Монгол улсын эдийн засгийн хямрал зэргээс хамааран үнэт цаасаа олон нийтэд санал болгон гаргах компаниудын тоо маань нэлээд цөөрсөн байгаа. Өмнөдөө зэрэгцэн арилжааны банкуудын дампууралтай холбогдлолтой бас нэлээд эдийн засгт бол нэлээд бас томоохон хүндрэл бэрхшээлүүд гарч ирсэн. 2009-с 2011 оны хооронд аж ахуйн нэгжүүд ерөөдөө үнэт цаасаа IPO гаргах замаар олон нийтээс хөрөнгө төлөвлөлөг гэж хэлгээд болно. 2010-аас 11 онд бол 4 компани нэмж үнэт цаасаа санал болгох замаар санхүүжилт босгосон байдаг. 2012-аас 15 оны хооронд 3 жилийн хугацаанд Miko Holding, Mirex, E-Trans Logistics зэрэг 3 компани үнэт цаасаа санал болгон гаргаж, Бенсэ хувьцаат компани нэмж үнэт цаасаа санал болгон гаргасан байдаг. 2015-аас 16 оны хооронд Евразиа Капитал, iTools, Багнуур зэрэг компаниуд хувьцаагаа нийт санал болгох зөвшөөрлийг хорооноос олгосон боловч мэргэжлийн оролцогч байгууллагуудын хариуцлагагүй байдал, эдийн засаг, гадаад дотоод хүчин зүйлээс шалтгаалаад энэ маань амжилтгүй болсон байгаа. 2017 оноос хорооноос шинээр олон нийтэд үнэт цаасаа санал болгож гаргаж буй компаниудын бизнесийн зорилго, төслийн хэрэгжүүлэх үндэслэл, мэргэжлийн оролцогч байгууллагуудын хариуцлагыг нэмэгдүүлэх чиглэлээр томоохон бодлого гаргах хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн байгаа. Үүнтэй холбоотойгоор холбогдох компаниуд маань нэлээд IPO-нууд гаргаж бас хөрөнгөний зах зээл дээр бас гаргах үйл ажиллагаанууд маань нэлээд идэвхжсэн байгаа. 2018 оны байдлаар 4 компани IPO хийсэн байгаа. Ард даатгал, Мандал даатгал, Монгол Базальт, Лендэмэн мөн түүнчлээ нэг компани давхар бүртгэл хийлгэсэн байгаа. Энэ маань ерөөдөө Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Эрдэнэс Resource Development гэдэг компани нэмж үнэт цаасаа гаргаж
хөрөнгөний зах зээл дээрээс шаардлагатай санхүүжилтийн хөөсрийг босгосон байдаг. Мгм. 19 оны хувьд бол Түмэн шугуут, Монсунс, Арт Кредит, Инвескор зэрэг компаниуд IPO хийсэн байгаа. Мгм. За тэгэхээр IPO хийхийн өмнө хувьцааны үн тогтоох арга талаар таны яриад өгч. Олон улсын практикт бол ерөөдөө хоёр аргыг бол нэлээд төгөөмөл хэрэгэлдэг байгаа. Энэ маань бол захиалга хүлээн авах арга, өрсөлдөөн түн аялцах арга байгаа. Захиалга хүлээн авах аргын хувьд бол биржид бүртгүүлж буй компани захиалга хүлээн авч буй андеррайтер болон утасны компани нийт санал болгон хувьцааны үнийг урьдчилсан байдлаар эхэлж тогтоодог. Уг үн ерөөдөө зах зээлийн байдал сонирхлыг судлах явцад боломжит хөрөнгө оруулагчдад үнийг доод дээд хязгаар хэлбэрээр танилцуулдаг бөгөөд тухайн компани бизнесийн үйл ажиллагаа, санхүүгийн үзүүлэлтийг нарийн шинжилж үнэлж тооцоолсны үндсэн дээр мэргэжлийн хөрөнгө оруулагч нар болон жирийн хөрөнгө оруулагч нарт санал болгох хэлбэрээр санал болгоцдог тийм арга байгаа. Үнэлгээ хийсний дараа захиалга цуглуулах явцад бол хөрөнгө оруулагчдын сонирхол, бэлтгэл ажил зэргээс үндэслэн зах зээл дээр үүсч болох эрсдлийн хүчин зүйлс болон боломжит эрэлтийн хэмжээ зэрэг хүчин зүйлсүүд дээр тулгуурлан IPO-ны үн маань тогтдог байгаа. Өрсөлдөөн түнл хаялцах аргын хувьд бол өрсөлдөөн түүний аргад хөрөнгө оруулагчид нийт санал болгох хугацааны 50 болон түүнээс дээш хувьд авах үнийн санал өгдөг ба эдгээр саналд тулгуурлан IPO-ны үн маань тогтдог байгаа. Үн хаялцах үйл ажиллагааны үед үнцээс гаргагч компани хүлээн авсан хамгийн бага авах санал болон тухайн компанитай харьцуулт хийхэд тохиромжтой 2 ба түүнээс дээш бүртгэлтэй компанийг андеррайтер нь сонгон авч тэдгээрийн жинсэн дунджаар өржүүлж тооцож холбогдох үнийг тооцдог байгаа. Мөн түүнчлээ зах зээлийн ил дод шударга байдлыг хангах үүднээс ямар үндслээр тухайн үнийг тогтоосон талаар нээлттэй мэдээлэх шаардлагатай байдаг тухайн компани хөрөнгө оруулагчдаас хэрэгсэн санал авах саналыг унцаасны компани хүлээн авч арилжааны системд дамжуулсны үндсэн дээр үн хаялцах явцыг өрсөлдөөнд зарчмаар явагдаж энэ арга маань ерөөдөө IPO-ны үнийг тогтоодог байгаа. Тэгэхээр санхүүгийн зохицуулах хорооны зүгээс ирүүлсэн материал дүн шинжилгээ хийж хорооны хурлаар шийдвэрлэх хүртэл хэрэг хугацаанд шаардлагатай байдаг вэ? Бүх үйл явц хуулиар хянагдаж явдаг. Үнцасны зах зээлийн тухай хууль зааснаар зохих шаардлага хангасан бүрэн хүсэлтийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 20 хоногийн дотор ерөөдөө холбогдох бичиг баримтыг хянаж холбогдох шийдвэрийг бол гаргадаг байгаа. Хууль журамд заасны дагуу холбогдох баримт бичгийн шаардлагыг хангаагүй босон тохиолдолд бол холбогдох бичиг баримтын нэмэлтээр ирүүлэх мөн шаардлага хангасыг бичиг баримтыг ирүүлэх талаар холбогдох хүсэлтийг холбогдох компаниуд руу явуулдаг байгаа. Хэрвээ хорооноос татгалцсан хариу авсан тохиолдолд бол тухайн үнцээс гаргагч маань 1 жилийн дотор дахин хүсэлт гаргах эрхгүй болдог. Учираас компани холбогдох материалыг бол сайт дээр бэлдэж боловсруулж ирүүлэх шаардлагатай байдаг. За танд баярлалаа. Баярлалаа. Тэгэхээр өнөөдрийн дугаарт IPO-ийн тухай ерөнхий ойлголт болон онцлог үйл явцын талаар ярилцлаа. Дараагийн дугаараар дахин уулзлаа. Түр баяртай.